Дараагийн мэдээлэл. За үндэсний бүхий салбар хороо спортын арбитрийн шүүхээс гаргасан аль биесний шийдвэртэй танилцсны дараа хуралдаж, за аймгийн хурцаарслан өсгөөрийн цолын асуудлыг дахин хилэлцэнэ гэж мэдгдлээ. Үндэснийг баяр наадмаар үзүүрлэж улсын гард цол хүртсэн өсгөөроос сэргээж илэрсэн учраас цолыг нь хураасан. За тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр спортын арбитрийн шүүхэд хандсан. Арбитрийн давж цаалдах комисс түүний гомдлыг хилэлцээд сорьц авах шинжилгээ хийх явц олон улсын журмыг зөрчсөн гэж үзэн шинжилгээний хариуг хүчингүй болгосон юм. Итгэвчлэн төлөөлөгчөөс бол аман байдлаар хариу авсан. За албан ёсны дүгнэлтийн шийдвэр нэрхлээр бид нар үндэсний бүхэн салбар хороондоо энэ асуудлыг танилцуулж цаашид хэрэглэх шийдвэр давзаалт зөвөр комиссийн шийдвэр. Тийм учраас энэ дахиад даваач одоо энэ шийдвэрийг маргах тийм болцоонууд байж байгаа. Гэхдээ ер нь бол албан ёсны шийдвэр нь авчиж бид нар үзье гэж харж байгаа. Зөвхөн одоо олон нийтийн хэвлэл мэдээлэлээр гарч байгаа мэдээлэлээр бол одоо тэр сорьц цуглуулах авах буюу Монадагийн үйлдэлийг буруутгасан юм байна гэж ойлгосон. Тэгэхээр тэр Монадагийн ямар үйлдэлийг буруутгаад байгааг бол давзаалт комиссоос нь тодруулах хэрэгтэй. Албан ёсоор. Мөн хоёрдугаарт Монадагийн улсуудтай бас уулзах хэрэгтэй. Яагаад тэр шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөг тэр чинь бүх юм байж байгаа шүү дээ. Ойлгохтой тэмцэх газар, цагдаагийн байгууллагын тэр төлөөлөл ороод тэр сорьц шинжилгээ авахыг бүр камерын бичлэгтэй аваад хийж байгаа. Тэнд нь гэрчүүд нь бүгчүүд ч өөрсдөө гэрчүүдтэй ороо явж байгаа шүү дээ. Тэгээ тийм баримтууд байхад яагаж гаргаж өгөөгүй байгаа юм. Энэний хариуцлагыг өөрөө хэн хүлээх юм? Монада хүлээх юм уу? Эсвэл тэр давзаалт комисс хүлээх юм уу? Тэгээд нэг ийм процессын нэг жижиг алдаан дээр дөрөөлж одоо нэг талыг барьсан шийдвэр гарчуудаа гэж би зүгээр одоо өрсөлдсөн байдлаар одоо албан ёсны шийдвэр аваагүй учраас тэгж харж байна.